Сайн байцгаана уу? За өнөөдрийн бичлэгээр би та бүхэндээ Sub Dance School-ийн тайлан тоглолтын бичлэгийг хүргэж байна. Өмнө жил My Little Pony гэдэг хүүхэлдэйн кино байдаг штеп. Тэр хүүхэлдэйн киногаар ингээд тайлан тоглолтоо одоо хийжсэн баггүй юу? Бүжгийн зүзэг болгон. Тэгээд тэрэн дээр болохоор би Pinkie Pie-ийн дүр дээр ажиллаж одоо бүжгэлсэн. Тэгээд энэ жил болохоор бид нар одоо 6 анги тусдаа ингээд хүүхэлдэйн кино сонгож аваад бүжгэн жүжигээ бүгдээрээ бэлдсэн. Тэгээд манайх болохоор бүжгэлж буй 12 гүнж гээд тийм хүүхэлдэйн кино сонгож балет бэлдсэн. Тэгээд одоо маргааш бид нар бүгдээрээ прогондож үзээд нөгөөдөр нь шууд тайлан тоглолтод орохгүй юу? Маргааш өмсөх хувцсаал бэлтгэх юм байна. Би бүжгийн хувцснуудыг бүгдийг бэлтцсэн. Тэгээд маргааш бүжгийн хувцтай прогонд нэгсэн баггүй юу? Тэгээд би одоо маргааш өмсөх хувцсаал бэлтгэх юм байна. За одоо 7 цаг 3 минут болж байна. Би тэд 9-өөс бэлтгэлтэй тэгээд би юм бэлтэл байж. За тэгээд програм маань дуусчаад маргааш нь тайлан тоглолт болсон. Тайлан тоглолт болоход би ерөөсөө өөрөө бичлэг хийгээгүй. Дандаа ээж маань хийсэн бичлэгнүүд байгаа. Тэгээд би ээж камераагаа зэрэгт рүү оруулаад бичлэг хийлгсэн байна. болохоор 5-аас 6 энгийн бүжиг явжгаад ардаас нь бүжгийн жүжиг яваад тэгээд дараа ардаас нь энгийн 5-аас 6 бүжигнүүд яваад тэгээд бүжгийн жүжиг яваад гэсэн юм хэлбэртэй байсан байгаа. Эхний бүжгийн жүжиг. Сувдиглын хамтлагийн Монголчин бэ гэдэг бүжиг. Хоёр дахь бүжгийн жүжиг. Одоо 3 дахь бүжгийн жүжиг.
4 дахь бүжгийн жүжиг. Видео дисчатор. Тавцаар юу асууж гэж амтрайсан хааяа мэгтэй. 이거 뭐라고 했어? 요? Тав дахь бүжгийн жүжиг. Совдын илийн амтлагийн хээлийн ангинаа бүжиг. Ямануудын тоглолтын хамгийн сүүлийн үзүүлбэр тэгээ мөн Элгүү Тесла тав бүхний үлдээр болох гэж байна. Элгүү үзүүлбэр нь уран хэлхээ 2025 наадмын гран-при шилдэг дизайнер багшийн шагнал хүн домог 2025 наадмын мөнгө медаль